Та бүгдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. За хаврын чуулган намрын чуулган өндөрлөж бид өнөөдөр орон нутгаар явж ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонссоо. Энэ ард иргэдийн санал бодлыг бид төлөөллийн хувьд өнөөдөр энэ улсын их хурлын төвшөнд хэлж ярих шаардлага гарсан байна. За хаврын чуулган эхлэж улс орон тулгамдсан олон асуудлуудыг өнөөдөр улсын их хурл хэлэлцэж байгаа. Бид бол энэ сүүлийн жил гаруй хугацаанд шударга ёс, төрийн албаны ёс зүй, гэмт хэргийн тухай л асуудал ярьдаг болсон. Энэ ярихаас өөр аргагүй. Ийм 30 жилийн булхай лойвор илэрч энд ард түмний дургуутсал нийгмийн эсэргүүцэлтэй бид тулгарсан. Энийг ярих ёстой, шийтгэж ёстой. Гэтэл өнөөдөр энэний хажуугаар хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн урд хожид байхгүйгээр нэмэгдэж ард түмний амьдрал ямар байдалтай болсныг бид өнөөдөр харж энэ дүгнэлт хийж төрийн эрх барих дээд байгууллагын хувьд энийг яралтай хэлцэж шийдвэр гаргаж явах ёстой гэсэн ийм байр суурьны үүднээс өнөөдөр би энэ чуулган дээр үг хэлж байгаа юм аа. Ялангуяа нийслэлээс алслагдсан баруун бүс нутагт цалин хөлс амжиргааны наад захын төвшин хангаж чадахгүй байна. Төрийн жирийн албаа хаагчид, тэтгэврийнхэн, урлаг соёлынхан энэ үнийн өсөлт, энэ эдийн засгийн хямралын нэрмээс болж байна. Энд бид нар энэ асуудлыг шийдэх ёстой. Хугацаа алдгүй шийдэх ёстой. Энийг бол засгийн газартаараа хамтарч энэ улсын хурл нэг яралтай хэлэлцэж шийдэх ёстой гэж бодож байна. Энэ бол өнөөдөр нийгмийн захиалга болсон асуудал. Өнөөдөр урлаг соёлын байгууллагын тэтгэврийн доод хэмжээгээр цалин авдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэмцэх цалин авдаг. Гэтэл өнөөдөр энэ урлаг соёлын байгууллага болсон энэ хүмүүсийн асуудлыг энэ хариуцсан яам засгийн газар нь яагаад орхигдуулж байна? Энэ дээр өнөөдөр энэ хөдөө орон нутгаас сонгогдсон болон энэ Улаанбаатараас сонгогдсон улсын хурлын гишүүдүүд мэдж байгаа. Энэ дээр улсын хурл засгийн газар чиглэл өгж энэ асуудлыг яаралтай оруулах шаардлагатай байна. За сүүлийн 2 жил гаруй хугацаанд хил гайл хаагдаж сний улмаас бараа тавааны үн урд хожид байхгүйгээр нэмэгдсэн. Манайх бол зөвхөн импортоос хамааралтай эдийн засгт улс. Гэтэл өнөөдөр хил гайл нээгдэж тээвэр логистик худалдааны эргэлт болвол сайжирсан ийм мэдээлэл байхад тээвэр логистикийн үн төдийлөн буурахгүй байна. Түүнчлэн өнөөдөр хил гайл нээгдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд орж ирж яхад энэ үнийн хөөргөл чинь хэвээр байна. Энэ улсын хурл дүгнэлт хийхгүй юм уу? Засгийн газар шахаж шаардаж энэ асуудлын талаар зохиосны арга хэмжээ авах ийм цаг болсон байх шүү. Энэ засгийн газар хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах байгууллага гэдэг өнөөдөр энэ үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийддэг ийм байгууллага бид шахаж шаардаж энийг улсын хурл дээр яаралтай хэлэлцэж зохиосны шийдвэр гаргая. Ингэж ажиллахгүй бол энэ ард иргэд чинь хөдөөнийхэн ч төдийгүй энэ Монголд байгаа энэ хүмүүс чинь үнийн дарамт эдийн засгийн хямралаас сөхөрсөн байна. Өдөн zulмөө амьдарч байна. Өөрийгөө яая гэж байна. Ийм нөхцөлд бид яах юм? Монголын төр энд шийдвэр гаргах ёстой. Энэ дээр бол энэ засгийн газартайгаа улсын их хурл яаралтай энэ асуудлыг хугацаа харгалзахгүйгээр дараа л харгалзахгүйгээр хэлэлцэж